Сайн бацгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд Тайван улсад гарсан нэгэн хэргийн талаар ярих гад бэлтлээ. Тайваны Тайжун хотын Синшэян бүс нь өндөрлөгийн цэвэр агаар байгалийн үзэсгэлэнгээрээ маш алдартай. Гэвч энд нэг аимшигт хэрэг гарч бараг л тухайн үедээ болсон өндөр хүчтэй газар хөдлөлтийн дараа мартагдах шахаж байсан. Цаашлаад гэмт хэрэгтэн баригдсны дараа ч гэсэн өнөө хүртэл тайлагдаагүй нууц үлдсэн байдаг. 1990 оны 9 сарын 5-нд өдрийн 1 цагийн үед хоёр эрэгтэй Синшэяны нэгэн гол дээр загасжилж байсан. Тэд дор бүрнээ уурга бэлдээд аяг шар айраг шимэн амар тайван сууж байх зуур гинэт уурганы үзүүр хүчтэй татагдсан. Хүнд зүйл шүүрсэн нь илт байсан. Хоёр ороож татан гарч ирсэн зүйлийг хараад тэд балмагдан сандарч сууж байсан газартаа сөхрөн унцгаасан. Энэ хүний толгой байсан. Уурганы үзүүрт маш ихээр ялзарсан хүний толгой дүүжлээстэй байсан. Сандарсан хоёр шууд л цагдаад очиж мэдгдсэн. Удалгүй газар дээр ирсэн цагдаа нар ойр орчныг хааж хэргийн газрыг үзлэг цогцсны үлдэгдлийг эрен хайх ажиллагааг эхлүүлсэн. Толгооноос бусад хэсгийг болохоор нэмэлтээр 200 орчим цагдаа нар дайчлагдсан. Тун удалгүй 3 км орчим зайд арцэгний яс, зүүн гар, нурууны хэсгүүд олдсон. Одоогийн байдлаар бүх хуваагдсан хэсгийг бүрэн олоход нэлээд хэцүү байсан. Урсгал даган доошоо одсон, эсвэл голын ёроолд живсэн байж магадгүй. Тэгэх юм бол олдоход маш хэцүү гэсэн үг. Иймээс эхлээд олдсон хэсгүүдэд шинжилгээ хийж үзэхэд тогтцыг хуваасан зүсэлтүүдийн ирэмг нь маш хурц байсан. Энэ нь бол хүн амны хэрэг гэдэг нь эргэлзээгүй харагдаж байсан. Амнасаа алдсан хохирогчийн тариа төрхийг таних боломжгүй болтлоо ялзарсан байсан. Богино үстэй болох нь бол үл ялэг харагдаж байсан учраас эрэгтэй хүн байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг цагдаа нар гаргасан. Гэхдээ зүүн гарын хуруун дээр хээ үлдсэн байсан. Гэвч тухайн үед Тайванд цэргийн албанд орсон биш л бол бүх иргэдээс хурууны хээг нь авч системчилж бүртгэдэггүй байсан үе байсан учраас цэргийн албанд яваагүй хүн болох нь тодорхой байсан. Яг цэргийн албанд явсан хүмүүсийн хурууны хийн дээрээс энэ хүний хурууны хээ илрээгүй. Дараа нь цагдаа нар гавлын ясыг түшиглэн урьдчилсан таамаг зураг гарган сонинд тэр зургийг хэвлүүлэн хэн болохыг нь таних хүн гэрч хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч хохирогчийн хэн болох нь тогтоогдоогүй тул мөрдөн байцаалт ер нь бол урагшлахгүй байсан. Удалгүй мөрдөнд суур алдаа байсан нь ер нь бол ил болсон. Тэрний байсан бэ гэхээр хүүсийг нь буруу тогтоосон байсан. Олдсон арцэгний ясыг нарийн шалгаж үзэхэд хохирогч нь эрэгтэй биш эмэгтэй хүн болох нь тогтоогдсон. Мөн 9 сарын 21-нд Тайванд маш том гамшиг болсон. 7.6 баалын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тухайн үед 13,720 хүн хохирч маш олон барилгууд нурсан. Ийм усын хэмжээний гамшигын үед бол бүх цагдаа нарыг хүн амны хэрэгээс илүүтэйгээр гамшиг төрсэн хүмүүсийг авран хамгаалан сэргээн босголт руу төвлөрүүлсэн байсан учраас хэрэг явдал бол айжмаар мартагдах шинжтэй болж эхэлсэн. Дээр нь хохирогчийн хэн болох нь тодорхойгүй хэвээр л байсан. Тэгтэл 10 сарын 8-нд гол дахин хүний хэсгүүд хөвж байгаа нь гарч ирсэн. Энэ удаа нэг хүнийх биш 2 толгой, 2 цээж, 3 гар гээд нийт 11 хэсэг олдсон. Хамгийн багадаа 2 хохирогчийн цогцоо гэсэн үг байгаа. Тэд 20-од насны залуу эмэгтэйчүүд гэдэг нь ил байсан. Тэдгээрийн өндөр нь 158 см, 160 см орчим 2 эмэгтэй байсан. Мөн өмнө нь олдсон тохиолдолтой нэг адил зүйл байсан. Тэр нь юу вэ гэх юм бол бүгднгийнх нь үс нь богинохон байсан эрэгтэй хүнийх шиг. Тиймээс өмнө нь олдсон цогцтой яг хамааралтай байж магадгүй гэж цагдаа нар үзээд мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлтэл аз болж энэ удаад олдсон цогцсны хэсгүүдийн хэн болох нь тогтоогдож үүний зэрэгцээ бүрч чочирдон баримтууд ил болсон. ДНХ-ийн шинжилгээгээр хоёр хохирогч нь эгч дүүс болох нь батлагдсан. Ингээд яарвчлан гэр бүлтэй нь холбогдож үзтэл тэр хоёрын ээж нь мөн сургаггүй алга болсон болох нь тодорхой болдог. Тэгээд өмнө нь хамгийн түрүүнд олдсон цогцсонд задлан хийж үзэхэд ээжийнх нь цогц мөн болох нь бол тогтоогдсон байгаа. Өөрөөр хэлбэл ээж хоёр гурвуулангийнх нь 8 насыг хөнөөсөн байсан гэсэн. Газар хөдлөлт болсон үед бол гэр бүлийнхэн нь алга болсон хүмүүсийн бүртгэлд тэр гурыг бүртгүүлчихсэн байсан. За тэгээ 8 насаа алдсан хүмүүс хэн байсан бэ гэх юм бол 44 настай ээж нь буюу Пан Ай, түүний охид 23 настай Ван Юяо, 22 настай Ван Ифан гэдэг 3 хүн байсан. Тэгээ энэ 3 хувьд болохоор яг хамаадан сандтаа олныг ойр байгаагүй юм шиг байгаа. Пан Ай буюу ээжийнх нь дүү нь
газар хөдлсөний дараа эгчигээ сайн байгаа эсхийг нь мэдэх гээд эгчийнхаа утас руу нилээд залгасан боловч холбогдож чадахгүй байжсэн. Тэгээ ер нь бол гэрийнх нь нилээн санаа зовоод ижсэн чи хэд хоногийн дараа Пан Аян ээжээ би зүгээрээ яаралтай ажил гарсан болохоор Тайпей руу явж байна. Дараа уулзъя гэж нэг эмэгтэй залгаад уцаа тасалчихдаг. Газар хөдлөлтөөс болоод утасны шугам бол нилээн баржигнаантай байсан ч гэсэн энэ бол охиных нь хоолой биш вэ гэдгийг ээж нь бол шууд л сонсоод таньсан. Ингээд гэрийнх нь бол цагдаад мэдгдсэн байсан. За тэгээд ээж хоёр охины цогцос гэдэг нь ил болсны дараа цагдаа нар хамгийн түрүүнд хоёр охины төрсөн эцэг Ван Жинчаныг с ิจ гтнэр тодорхойлсон байгаа. Энэ эмэгтэйгийн хувьд болохоор хоёр охины ааваас салаад тэгээд одоо болохоор өөр хүнтэй хамтран амьдрахчаар амьдарч исэн. Тэгээд энэ хоёрыг хоёуланг нь с ิจ гтэй гэж цагдаа нар үзсэн. Хамгийн түрүүнд болохоор охтын аавыг сэжгэлсэн. Тэгэхэд охтын аав тэднээс 10 гаруй жилийн өмнө салаад хоорондоо бараг холбоогүй амьдарч исэн учраас охид хуучин их нарийнхаа сургуу болсон тухай бол ерөөсөө тэр хүн мэдээгүй байсан. Цагдаа нар түүнийг дуудаж эвлүүлсэн хүрэг зургийг үзүүлээд эхнэр охины чинь зураг мөн байна уу гэж асуусан чинь тэр маш их уйлж тэд бол миний хуучин эхнэр охтууд мөн байна гэж баталж өгсөн. Ингэснээр хохирогчдыг ар гэрийнхэн нь танин ДНХ-ч гэсэндээ ер нь бол хохирогчдыг яг баталгаажуулж мөрдөн байцаалт илүү эрчимдсэн. За одоо болохоор хохирогчдын тухай товч танилцуулахад ээж Пан Аян Тайжун дахь нэгэн зочид буудалд ажилладаг байсан. Сүүлчийн ажлын өдөр нь 8 сарын 23-ны яг тэр шөнөлхөөрөө шөнийн 11 цагийн үед буудлын утас руу нэг эрэгтэй хүн залгаад Пан Аян биеийн тааруухан байна. Маргааш өрн ажилдаа очихгүй байх, хоошдооч гэсэн очихгүй байхаа гэж хэлсэн байсан. Тэр хүн хэн болох нь бол тодорхойгүй байсан. Цагдаа нар дуудлагын эзнийг тогтоох оролдоод эхлээд бол нөхрийг нь сэжгэлж исэн. Гэхдээ нөхөр нь биш гэдгийг бол ер нь бол тогтоосон. Тийм учраас түүнийг с ิจ гтнээс хассан. Дараагийн хамгийн с ิจ гтэй хүн болохоор нөгөө хамтран амьдарч исэн 42 настай эрэгтэй буюу Уу Ингүн гэдэг хүн байсан. Тэр мөн Пан Аянтай адилхан энэ зочид буудалд ажилладаг, жолооч хийдэг тийм хүн байсан. Тэгээ энэ хоёрын хувьд болохоор буудал дээрээ танилцаад дотносож хайр сэтгэлийн холбоотой болсон байсан. Уу Ингүний хувьд болохоор нилээн тийм тааруухан түүхтэй хүн байсан. Тэр нь юу гэх юм бол 3 жилийн өмнө хулгайн хэрэгээр хоригдож байсан. Тэгээ тэр үед нь болохоор Пан Аян түүнд хоол, унд, ар гэрийн тусламж бүгдийг нь үзүүлдэг байсан. Тэгээ удалгүй түүнийг шоронгоос гарч ирсний дараа огт нь 20 нас хүрж бие даах болсон учраас Пан Аян түүнд хамт амьдрах санал тавиад энэ хоёр бол хамтарч амьдарч эхэлсэн байсан. Эхэндээ бүх зүйл эвтэй огттойч гэсэндээ нэлээд сайхан харилцаатай байсан. Тэгээд үүгээр зогсохгүй эднэр бол бүр Тайланд руу гэр бүлийн аялал хүртэл хийж исэн нь тогтоогдсон. Гэтэл ийм нэг гэрт ороод хамт амьдарч байсан Уу Ингүн ээж 2 охин 3 ул мөргүү алга болцоход байхад нь огт хайгаагүйгээр зогсохгүй өөрөө ч гэсэн алга болчихсон байсан. Иймээс тэр хамгийн гол сэжигтэн болж яаралтай эрен сурвалжилж азар 10 сарын 13-нд зугтаж байсан Уу Ингүнийг цагдаа нар баривчилж чадсан. Тэр үед тэр машиндаа тамхи татаж хажууд нь түүний шинэ найз бүсгүй Сүү байсан. Сүү болохоор 39 настай эмэгтэй байгаа. Машины салоныг нь шалгахад машин дотор нь хувцас, угаалгын хэрэгсэл, хүнжил гэд ер нь бол гэр ахуйн нэлээд олон зүйлсүүд нь байсан. Эхэндээ бол баривчлагдсныхаа дараа Уу Ингүн тэр хэрэгтэй ямар ч холбоогүй гэж үгүйсгэж байсан. Пан Аян огттойгоо цуг Хонконг руу аяллаар явчихсан штэ би мэдэхгүй гэж тэр хэлж байсан. Гэвч цагдаа нар бол мэдээж шалгаж үзэхэд Хонконг руу ерөөсөө ирж очисон тийм мэдээлэл ерөөсөө байгаагүй нь батлагдсан. За нөгөө талд болохоор Пан Аян санхүүгийн гүйлгээг нь цагдаа нар шалгаад үзэхэд түүний сургаггүй болсныхоо дараахан 2 удаагийн авалтаар нийт ойролцоогоор Монгол мөнгөөр 300 сая төгрөгийн хэмжээтэй мөнгийг банкнаас гаргаж авсан болох нь илэрсэн. Мөн банкны CCTV-г шалгаж үзэхэд мөнгө авч байгаа хүн нь Уу Ингүн болох нь тодорхой харагдаж байсан. Түүнээс гадна 10 сарын 12-нд яг баривчлагдахынхаа өмнөх өдөр Пан Аян машиныг хуучин автомашины зах дээр зарсан нь мөн тогтоогдсон. Цагдаа нар болохоор машин худалдаж авсан дилер дээр очиод асуухад машины эзэн газар хөдлөлтөнд амиа алдсан. Тиймээс машиныг нь зарж байгаамаа гэж нэг эрэгтэй ирээд машиныг зарсан гэж санаж исэн. Уу Ингүний зургийг харуулад асуухад бол мөн байна гэж хэлсэн. За ингээд ер нь бол баримт нотлохоонууд нэлээд гарч ирсэн. Мөн Пан Аян цусны мөр, гэрээс нь цустай галтгооны хутга, угаалгын өрөөний ус урсдаг шугамнаас 3 хохирогчийн ДНХ илэрсэн. Ингээд ер нь бол баталгаа нотлохоо
баттай гарч ирсэн учраас энэ баталгаа нотлохооны өмнө л ууингүн эцэст нь хэрэгээ хүлээсэн. Тэрээр хамт амьдарч байсан хайр сэтгэлийн холбоотой байсан Пан Айтай харилцаанд шинэ нэгэн эмэгтэй гарч ирснээс үүдээд өөрчлөгдсөн гэж цагдаа нарт мэдүүлсэн. Тэр нь болохоор нөгөө баривчлагдах үед нь хажууд нь хамт явж исэн шинэ найз бүсгүй болох Сю байсан. Үнэн дээр Сю бол Пан Айын найз, хамтдаа ажилладаг хүн байсан. Эхэндээ энэ гурийн хувьд бол маш сайн найзууд болж хамт сууж, ууж, хооллож хамтдаа явдаг байжгаад нэг л мэдхэд ууингүн Сю хоёр хоорондоо салшгүй холбоотой болсон байсан. Тэр ч байтугай ажилладаг буудалтаа өрөө аваад орж удалгүй энэ цууд харж эцэстээ Пан Айын чихэнд хүрсэн байсан. Ингээд мэдээж гэр бүлийн амьдрал нь нурж өмнө нь нууж авсан асуудлууд нь ч гэсэндээ нэг нэгээрээ гарч ирж тэр хоёр муудалцаж эхэлсэн. Тэгээ энэ асуудлуудын нэг нь болохоор үл хөдлөх хөрөнгийн маргаан байсан. 2 жилийн өмнө тэр хоёр хамтарсан нэр дээр байр худалдаж авсан. Гэхдээ ер нь бол энэ байрны ихэнх мөнгийг Пан Ай төлсөн байсан. Ууингүний хувьд бол шоронд байж хаад гарч ирсэн учраас мөнгө төгрөг юусоо цуглуулж чадаагүй тийм хүн байсан. За ингээд ууингүнд өөр эмэгтэй гарч ирээд Пан Ай энэ хоёр муудалцаж эхэлснээс болоод Пан Ай ер нь бол энэ байрны нэрийг хоёр охиныхоо нэр дээр шилжүүлэхээр шийдсэн байгаа. Тэгт нь ууингүн байшингийн мөнгөний талыг нь надад өгөө хуваана гэж хэлсэн. Тэгээ Пан Ай бол энд нь татгалцсан. Тэгээ энэ үеэс эхлээд ууингүн ер нь бол Пан Айыг алах бодлыг тээж эхэлсэн гэж хэлж байгаа. Хэрвээ түүнийг алчих юм бол байшин, хадгаламж гээд бүгд над дээр ирнэ. Мөн амь насны даатгалын мөнгө ч гэсэн над дээр гарч ирэх юм байна. Бүх мөнгүүдээ аваад шинэ найз бүсгүй Сютэйгээ шинэ амьдрал эхлүүлье гэж төлөвлөөд хэрэгээ хийхээр шийдсэн. Ингээд 1999 оны 8 сарын 20-нд ууингүн эмийн сангаас их хэмжээний нойрны эм худалдаж аваад маргааш нь Пан Айын өдөр тутамдаа уудаг эмэн дотор нь хамт ингээ холиод хийгээд орхичихсон. Пан Ай маргааш оройн ажилласаа ирээд юу ч мэдлгүйгээр эмээ ууж шөнө 11 цагийн үед ууингүн гэртээ орж ирэхэд Пан Ай гүн нойрондоо автан унтаж байсан. Түүнийг унтаж байхад нь тэр даруй гар хөлийг нь боогоод толгой дээр нь уут угалж боомлж амь насыг нь хөнөөсөн. Гэвч тэр үедээ бол цогцыг яах талаараа яг сайн бодоогүй байсан учраас түүнийг түр ван дотор хийгээд үлдээсэн. Дараа нь зочид буудлын руугаа залгаж өвдсөн маргаашаас ажиллахгүй гэж тэр хэлсэн байсан. За тэгээ маргааш өглөө нь болохоор түүний данснаас их хэмжээний мөнгийг гаргаж авсан. За ингээд хэд хоног өнгөрөөд 26-ны өдөр хөршин тэднийхээ муухай өнөр үнэртэй байна гэж хэлсэн. Ванд хэд хоног байсан цогцос ялзарч эхэлсэн нь тэрээсэн. Ингээд сандарсан ууингүн яах талаараа бодож байгаад цахилгаан хөрөө аваад цогцыг хэсэглэн хуваагаад дотор эрхтнүүдийг нь жижиглэн жорлон руу урсгасан. Бусад хэсгүүдийг нь ууталж хөргөгчөнд хийгээд харин 3 хоногийн дараа 8 сарын 31-нд шүн дөлөөр гол руу аваачиж шидсэн гэдгээ хүлээсэн. За тэгтэл маргаашаас нь эхлээд хоёр охин нь ээжтэйгээ холбогдож чадахгүй болсон учраас ууингүн рүү залгаж ахаа манай ээж яагаад холбоо барихгүй юм бэ? Ээж хайцсан юм болоо гэд ээлжилж асууж эхэлсэн. Тэгээ ууингүн болохоор ээж чинь Хонконг руу гоо сайхны мэдсэл хэлэхээр явчихсан. Та хоёрыг эсэргүүцнэ гэд та хоёрт хэлэхгүй нуугаад явчихсан юм а гэж худлаа ярьсан. Ингэж хэлэн хит хоногийг авч байгаад ууингүн бодож эхэлсэн. Пан Ай нас барсан энэ нөхцөлд огтд нь бүх хөрөнгө нь шилжиж өвлөгдөх магадлалтай юм байна. Тэгэхээр миний авах мөнгө бол багасах юм байна. Бас аллагын хэрэг илрэх эрсдэлтэй юм байна гэж бодож эхэлсэн. Ингээд 9 сарын 4-нд тэр баг охин руу залгаад ээж чинь Хонконгод байгаа болохоор миний санаа их зовоод байна. Хоёулаа түүнийг очиж иргэе гэж хэлсэн. Чи манай гэрт хүрээд ирээ гэж хэлсэн. Баг охин нь гэрт нь ороод ирмэх зууингүн сүүлийн үед би энэ уух зүйлийг уугаад би маань маш сайн болж байгаа. Чи бас нэг балгаад үзтээ эрүүл мэндийн ундаа байгаамаа гэд нэг уух зүйл өгсөн. Тэгээ тэрэн дотор болохоор их хэмжээний нойрны юм хийчихсэн байсан. Охин түүнийг нь юу ч бодлогүй уугаад удалгүй ухаан алдсан. Тэгтэн ууингүн түүнийг шууд вайн руу чирж усанд живүүлж амь насыг нь хөнөөсөн байгаа. За тэгээ дараа нь болохоор эгч рүү 9 сарын 16-ны 22 цагийн үед залгаад мөн л адилхан аргаар түүнийг дуудаж авчираад амь насыг нь хөнөөсөн. Хоёр охины амь насыг хөнөөснийхөө дараа ээжийнх нь цогцыг шидсэн гол руу шидье гэж бодож исэн боловч сая босон газар хөдлөлтөөс үүдээд зам гүрүүд маш ихээрээ эвдэрсэн учраас тэр голны усанд том сараалж ингээд тогтоогоод урсгалыг нь хаачихсан байсан. Тэгэхээр өөр нь цогцос хурдан илрэх магадлалтай юм байна гэж үзээд өөр гол руу аваачиж цогцыг хайсан байсан.
Гэсэн хэдий ч яг тэр голын ёроолоос хоёр охины цогцосоол гарч ирж энэ хэрэг илэрсэн. За тэгээд хоёр охины амь насыг хөнөөснийхөө дараа уу ингүүн шинэ найз бүсгүй болох сүйтэйгээ зүгтэж байх үеэрээ эхнэрийнхаа ээж рүү сүйгээр яриулсан байсан утсаар тэг мэдээж бол ээж нь охиныгоо биш вэ гэдгийг таниад тухайн үед цагдаад мэдгдсэн нь тэр байсан. За ингээд баривчлагдсан уу ингүүний хувьд болохоор ер нь бол хэрэгээ хийсэндээ ерөөсөө гимшиж байгаа царай гарахгүй байсан. Шүүх танхим дээр прокурор хийсэн үйлдэлтэй харамсаж байна уу гэж асуусан чинь тэр хариулахдаа хэрвээ би цогцснуудыг илүү жижиг хэсэг болгож аажмаар багаар хайсан бол би баригдахгүй байсан гэсэн маш аимшигтай хариултыг өгсөн. Үүнийг сонсоод бол шүүгч хүртэл маш их уурлаж өршөөх ямар ч боломж байхгүй гэж үзээд уу ингүүнд цаазын ялыг оноосон. Цаазын ял сонсон уу ингүүний хувьд бол гів гинтхэн гимшиж байгаа юм шиг царай гарган уйлж эхэлсэн. Мэдээж энэ нь бол хэрэг хийсэндээ харамссан нулимс биш, өөрийгөө цаазын ял авсандаа харамссан нулимс байсан нь тодорхой байсан. За тэгээ энэ хэргийн хувьд болохоор тайлагдаагүй нууц юу байсан бэ гэх юм бол уу ингүүний гэрийг нэгжих явцад ширээндээ ухаанли байсан. Тэрэн дээр болохоор 8 сарын 23, 9 сарын 4, 9 сарын 5, 9 сарын 16 гэсэн өдрүүдийг улаанаар ингээд тэмдэглэжсэн байсан. 8 сарын 23, 9 сарын 4, 9 сарын 16 нь болохоор ээж, бага охин, том охин гээд 3 хохирогчийн амь насыг хөнөөсөн өдрүүд байсан. Харин 9 сарын 5-ныг яагаад зурсан нь бол тодорхойгүй. Тэгэхээр ерөн цагдаа нар магадгүй илрээгүй өөр нэг хэрэг байгаа болов гэж таамаглаж исэн боловч яг энэ хэрэг бол илрээгүй. Тэгэхээр энэ бол ингээд таамаглашгүй нууц болоод үлдсэн. За ингээд энэ хэрэг дээр болохоор харамсалтайгаар өөрийг нь хайрлаж амьдрах орон зайгаа хуваалцсан хамтран амьдрахчаа хөнөөгөө зогсохгүй түүний хоёр охины амийг хөнөөсөн маш аимшигтай ийм хэрэг байсан. Тэгээ хэрэгээ үйлснийхээ дараач гэсэндээ үнэхээр харамсаж байгаа, гимшиж байгаа байдал ерөөсөө үзүүлээгүй. Үнэхээр аимшигт хэргийн талаараа. За тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэрэмжлэх, болгоомжлоосоо сэрэмжлээсэй гэж бодож байгаа зүйлсүүдийг комент зэгт бичиж хуваалцаарай. За ингээд өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.